Бүгдд нь өдрийн мэнд хүргэе. За би өгн өчигдөр энэ бичлэгээ оруулсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь би жоохон цагаа буруу хуваарлаад тэгээд яг ингээ хоолоогоо бичиж сууж исэн чинь манай хүүхдүүдийн тарах цаг болцсон. Тэгээд би яарад, гяс яриад, гяс постлоод тэгээд гяс хүүхдүүд рүү гараад гүсэн байхгүй. Тэгээд би гарчаад ингээ бодоод байсан чинь яарсандаа болоод нэлээ олон зүйлийг орхигдуулаад дутуу ярьсан байна гэдгээ ойлгоод тэгээд за маргааш яг гой цаг гаргаж агаад яг гоё бүтнээр нь яриад оруулсан дээр юм байна гэж бодоод өчигдрийнхөө бичлэгийг устгацсан. Тэгээд хэрвээ та хэд маань өчигдөр намайг устгахаас өмнө сонсоод амжицсан байсан бол энэ бичлэгийг дахиад нэг сонсцоорой. Яагаад гэвэл би илүү гоё дэлгэрэнгүй яар сандрахгүйгээр гоё ярих гад сууж байна. За өмнөх бичлэгээрээ те part 1-ээрээ бүгдээрээ simulation theory болон их тесрэлтийн тухай яриад бүх ертөнц хэрхэн энергиэс үүссэн тухай яриад дуссан те. Тэгээд одоо тэндээсээ үргэлжлүүлээд өнөөдрийг хүртэл миний уншсан, судалсан, ойлгосон бүхнээсээ би амьдралын утга учирыг юу гэж бодох болсон бэ? Амьдралын утга учир надад яг юу гэж санагддаг вэ гэдгээ та бүхэнтэйгээ хуваалцгаад сууж байна. За тэгээ би юмудаа өчигдрийнх шиг мартахгүй тулд ингээ сайн бичиж аваад тэрийг хараад ярина. Хэрвээ цааш шажигнах юм бол уучлаарай би дэвтрээ хараад ярьж байгаа шүү. За ертөнц өөрөө энергиэс үүсдэг юм байна гэдгийг хэдүүлээ өнгөрсөн бичлэгээс маш сайн ойлгож авсан тий. Тэгэхээр энерги дээр ухамсар гэдэг ойлголт нэмэгдснээрээ амьдрал үүсдэг ахны. Энерги гэдэг бол гурван хэмжээст ертөнцийг бүтээж байгаа. Харин тэрэн дээр ухамсар нэмэгдснээрээ амьдралыг бүтээж идэг. Ухамсар гэдэг нь өөрөө дөрвөн хэмжээст ойлголт байдаг байхгүй юу? Миний бие гурван хэмжээст гэхдээ миний ухамсар бол дөрвөн хэмжээст байж байгаа. Энэ талаар илүү ойлгомжтой ярьсан миний өмнөх хоёр бичлэг байгаа. Тэр нь миний плейлист дотор манифестийн шинжлэх ухаан гэдэг плейлист байгаа. Тэрэн дотор бонус хичээл 1, бонус хичээл 2 гэдэг 1-2 дугаар хичээлийг сонсох юм бол би энэ олон хэмжээст ертөнцийн тухай илүү дэлгэрэнгүй ойлгомжтойгоор гоё тайлбарлсан байгаа. Хэрвээ та энэ тухай сонсомоор ах юм бол тэр хоёр бонус хичээлийг маань сонсоод үзээрэй. За хорвоо дэлхий дээр ингэж үздэг байхгүй юу? Quantum body гэдэг ном дээрээс уншихад энергиэс бүтсэн юм бүхэн өөрийн гэсэн ухамсартай байдаг. Тэгээд ухамсар хөгжигдсөн энерги нэмэгдэнэ. Энерги нэмэгдэх тусам бас ухамсарын түвшингөө дээшлүүлэх боломжтой болно. Гэхдээ тэр нь тухайн хүнээс шалтгаална. Энерги их байлаа гэд ухамсар их одоо өндөр хэмжээнд түвшинд хөгжинэ гэсэн үг биш. Гэхдээ ухамсар хөгжсөн бол энерги заавал хөгжинэ. Дээшлэнэ. Тэгэхээр өөр энергиэс бүтсэн бүхэн өөрийн гэсэн ухамсартай байдаг гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр хүний биеийн одоо жишээгээр тайлбарлах юм бол хүний биеийн эс бүхэн өөрийн гэсэн ухамсартай байж байгаа. Одоо жишээ нь би өөрийнхөө цагаан эсийг шууд ингээл ухамсартай артай. За чи намайг одоо миний дархлааны системийг хамгаалаарай. Тэгээд миний бие лөө ингээ гадны вирус орох юм бол чи олж устгаарай гэж хизээч команд өгөөгүй. Гэхдээ миний цагаан эс одоо миний генетикийн өгөгдлөөс тэр одоо ойлголтыг айл хэдийн авцсан өөрийн ухамсараараа намайг хамгаалаад байж байгаа. Би хизээч те за миний уушиг ингээ цусны эргэлтийг хангаад гоё амьсгалаарэ гэж би хизээч уушгаа удирдаагүй те. Миний уушиг одоо миний бие өөрөө тэр бүхнийг ингээ хийж. Тэгэхээр энэ миний эдис бүхэн өөрөө амьд тэгээд өөрийн гэсэн одоо ухамсартай байж байхны. Тэгэхээр та хэд маань нэг юм алтартай үгийг сонсч ирсэн байж магадгүй as above so below гэдэг. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо microcosm агуулж идэг. Microcosm дотороод macrocosm бүтнээр нь агуулж идэг гэсэн үг. Тэгэхээр одоо альва ямар нэгэн том зүйлтэй ертөнц өөрөө дотроо олон жижиг ертөнцүүдийг агуулж идэг. Тэр олон жижиг ертөнцүүд нь өөрөө бүхэл бүтэн ертөнцөө дотроо бас одоо агуулж идэг гэсэн үг. Тэгэхээр энийг жишээгээр тайлбарлах юм бол одоо жишээ бид нар дэлхий дээр амьдардаг те. Бидний хувьд дэлхий гэдэг маань бидний ингээд одоо амьдарч байгаа юм ертөнц болдог шүү дээ. Тэгээд дэлхий ба дэлхий дээр амьдарч байгаа хүний бие хоёр бас хоорондоо маш адилхан байдаг. Жишээлх юм бол дэлхийн 70% нь ус байдаг. Хүний биеийн бас 70% нь ус байдаг. Дэлхийн гадаргуу дээр болон
гадруугийн доор маш олон төрлийн амьд организмууд амьдарч идэг. Бид нар бас амьдарч байна. Яг тэр шиг хүний биеийн арьсан дээр болон дотор гидс мэдсэнд те маш олон эс, бактери, мөөгөнцөр гэх мэт амьд организмууд амьдарч байдаг. За дээрэс нь бас дэлхийн дотор асар их энергитэй тийм халуун цөм байдаг те. Яг тэр шиг хүний бие өөрөө бас асар их энергитэй цөм атомын бөмбөг шиг асар их энерги хүний бие дотор байж байгаа. Хүний тэрийг бүр эрдэмтэд ингээд тооцоолоод үзсэн чинь нэг хүний биеийн энергийг эрчим хүчит хувиргах юм бол нэг хүний энерги Нью-Йорк хотыг 420 хоног эрчим хүчээр хангах чадвартай гэж яг ганцхан хүний бие. Нэг хүний бие энергийг одоо Хирошимагийн атомын бөмбөг дэлбэрсэн тухай юм амар дэлбэрэлтийн мөөг шиг хэлбэртэй асар том дэлбэрэлтийн зурагнууд ингээд харагдаад байдаг шүү дээ. Facebook-ээр яваад байдаг шүү дээ. Яг тийм одоо атомын бөмбөг 100,000 ширхэг одоо дэлбэрсэнтэй тэнцэх хэмжээний тийм олон одоо нэг ширхэг атомын бөмбөг асар хүчтэй хахад хүний нэг хүний энерги 100,000 ширхэг Хирошимаг хайсан атомын бөмбөгтөд тэнцэнэ гэж аах. Тэр бол бүр асар их бүр би бараг төсөөлж чадахгүй тийм их энерги хүний биед байх. Тэгэхээр бид нар өөрөө бүхэл бүтэн ертөнцийг дотор агуулж байдаг. Бид нар бас өөрөө том ертөнцийн нэг микро жижиг хэсэг нь байж байдаг байна. Тэгэхээр as above so below. ертөнц ямар байна? Доторх нь яг адилхан. Тэгэхээр бид нар хүний амьдралын хөгжлийн явцыг ертөнцийн одоо амьдралын хөгжлийн явц амьдралын утга учиртай ингэж зөөрлөн ойлгох бүрэн боломжтой гэсэн үг. Бид нар өөрөө ертөнц байж байгаа. ертөнц бид нартай адилхан гэсэн үг болж таарч байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өөрсдөө зүгээр л ертөнцийн нэгэн жижигрүүлсэн хувилбар. Миний бие дотор ингээм амьдарч байгаа эсүүдтэй намайг ингээл асар том гэж одоо төсөөлж идэг ч юм уу те. Бид нар ингээд дэлхий дээр ингээд дэлхий бүтнээр нь харж нүдээр харж чадахгүй амьдарч байгаа шиг гэх юм уу да. Тэгэхээр ертөнц өөрөө тэгээд энерги ба ухамсар гэдэг хоёр зүйлээс бүрдэж байгаа бол хүн өндгийн спа ирис гэдэг хоёр зүйлээс бүрдэж байна те. Яг арга бэлэг гэдэг шиг. Арга бэлэг гэдэг хоёр ойлголт бол бүр ингээд ертөнцийн маш олон зүйлсүүдээр харагддаг те. Одоо нэмэх цэник, засах цэник, халуун хөтөн, гэрэл, харанхуй гэдэг ч юм уу те. Тэгэхээр арга гэдэг бол яаж гэдэг нь байдаг. Бэлэг нь болохоор яагаад гэдэг тэр ухаан нь байж байгаа. Энерги гэдэг бол ертөнц яаж үүссэн, юунаас үүссэн энерги. Ухамсар нь болохоор яагаад үүссэн гэдэг тэр нэг ухаан нь байж байгаа. Тэгэхээр хүн ингээд дөнгөж төрөөд те хүүхэд ямар ч энергигүй тийм нялх бүр ингээл нүдэ навчиж байгаа хүртэл удаан ингээл унтаал байж идэг те. Хүүхд дөнгөж төрвөл ямар ч энергигүй хүчгүй те. Гэтэл бид нар ингээ хүүхдэд асардаг, хайрладаг, эхийн сүгээрээ дэгдэг. Бидний хүүхдэд зориулж байгаа тэр бүх анхаарал, тэр бүх хайраар хүүхэд энергиэр тэтгэгдээд тэр чинь миний энерги хүүхд рүү шилжээд байгаа байхгүй юу. Би ингээ хүүхдэд асарж, харж хамгаалахаар миний энерги хүүхд рүү шилжээд тэр энергиэр хүүхд маань тэтгэгдээд тэгээд хүүхдийн маань энерги ихсэн. Тэр энерги ихсэх тусам ухамсар нь одоо хөгжих боломжтой болж идэг. Тэгэхээр хүүхд ингээл өсөж томрох тусмаа зөндөө олон юмнуудыг сурж аваал тий. Тэгдэг штэ одоо ингээд эргэж сурна, мөлхөж сурна, алхаж сурна, тий яарч сурна. Тэгээд одоо шээс баасаа төвчж удирдах сурна. Тэгээд томрох тусмаа сэтгэл хөдлөлөө удирдах сурна. Ингээл уурлаал шууд ингээл хүм алгадаг байсан бол хүүхдүүд томрох тусмаа тэр мөрн ингээ болон те. Тэр чинь ингээд ухамсарын төвшин нь ингээд нэмэгдээд хөгжөөд байгаа байхгүй. Тэгээ томрох тусмаа бас энерги ч ихсэн нэмэгдэж байгаа. Тэгээд ухамсар гэдэг чинь өөрөө дөрвөн хэмжээст ойлголт байдгаа гэд би түрүү хэлсэн шүү дээ. Тэгэхээр энийг дэлгэрэнгүй тайлбарлах юм бол бидний бие бол юм бодтой тий урттай өргөнтэй ийм гурван хэмжээст зүйл байгаа. Тэгэхээр бидний ухамсар харин одоо харагдахгүй. Бидний тарих бол гурван хэмжээст гэхдээ яг ухамсар нь бол харагдахгүй. Энэ бол дөрвөн хэмжээст ойлголт байж байгаа. Бидний амьдрал ямар байх нь бидний ухамсарын түвшин ямар байгаагаас шалтгаалж идэг.
амьдрал бид нар ингээд ямар нэгэн амьдрал ингээд тодорхой нэг амьдрал дотор ингэж амьдрд юм биш. Бидний ухамсарын түвшин тэр амьдрал ямар байхыг шийддэг гэсэн үг. Жишээлх юм бол би нэг одоо өрөөнд дотор байна. Энэ өрөөний температур ингээд тогтмол 25 Цельс байж идэг. Хэрвээ би гадаа настай гадаа хасах 10 хэмээн хүүтэнд би ингээд даарад орж ирэх юм бол надад өрөөний 25 Цельс гой дулаахан санагдана. Хэрвээ гадаа 32 хэмээн халуун би ингээд халууцаад орж ирэх юм бол энэ өрөөний 25 Цельс надад сайхан сэрүүхэн санагдана. Өрөөний температур огт өөрчлөгдөөгүй. Миний температур өөрчлөгдсөн учраас өрөө надад өөр мэдрэгдэж байгаа. Бас нэг өөр жишээгээр ярих юм бол миний сарын орлого 2 сая төгрөг байлаа гэж бодоход би 5 саяар цүнх авахын тулд надад тэр цүнх бүр ингээд маш үнэтэй санагдана. Зарайчтай би юм цүнх одоо юм үнэтэй байх яа гэх юм уу те. Эсвэл би тэрийг авахын тулд хэдэн сар мөнгөө цуглуулж агаад би ямар үнэтэй цүнх авч байгаа гэдэг авна. Эсвэргээр миний сарын орлого 50 сая төгрөг байх юм бол надад 5 сая төгрөгийн цүнх боломжийг санагдана. Үеийн гой цүнхийг авч. Зүгээр гоё юм байна. Гэ би шууд аваад надад маш боломжтой үнэтэй санагдана. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн өөрөө үнэтэйдээ биш. Миний орлогын түвшин тэр бүтээгдэхүүнийг үнэтэй гэж харах уу, хямдхан гэж харах уу гэдэг нь надаас шалтгаалж байгаа. Миний орлогын түвшинээс шалтгаалж байгаа. Тэгэхээр бидний амьдрал хүнд хэцүү байх уу, аз жаргалтай байх уу гэдэг нь надаас шалтгаална. Би ямар сэтгэлийн тэнхээгүй амьдралын талаар ямар ч туршлагагүй байх юм бол амьдрал надад үнэхээр хэцүү, шударга биш санагдана. Би амьдралын туршлагатай, сэтгэлийн тэнхээтэй, хүчтэй байх юм бол амьдрал надад гайгүй санагдана. Одоо чи ингээ булчингийн хүчтэй шууд зүүрлэж болохоор байгаа. Би ингээд өдөр болгон ингээд жимд яваад дасгал хийдэг байх юм бол надад 10 кг будааг би нэг одоо 500 м газар алхаад зөөч чадах бол би ерөөсөө дасгал хийдгүү миний булчин хөгжөөг байх юм бол би 10 кг будааг нэг одоо 10 м яваал амраал 10 м яваал амраал хэцүү зөө штэ. Яг энтэй адилхан гэсэн үг байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний амьдрал ямар байх нь миний ухамсарын түвшингөөс шалтгаалт юм бол бидний ухамсар ямар байх нь юунаас шалтгаалах вэ? Тэгэхээр бид нарын даалт ухамсараас шалтгаалж байна. Даалт ухамсарт байгаа итгэл үнэмшил ямар байхаас бид нар амьдралыг ухамсар маань ямар хөө түвшинд явах уу гэдэг нь шалтгаалж идэг байх нэ. Тэгэхээр хэрвээ би одоо өөрийгөө хөгжүүлээд ухамсарынхаа түвшинг ингээд нэмэгдүүлээд байх тусмаа илүү одоо сайхан амьдрал руу тэмүүлж чадна гэсэн үг. Би өөрөө энэ амьдрал гэдэг чинь энэ 3 хэмжээс ертөнцөөс өөр юм байна. Миний ухамсар чинь энэ 4 дахь хэмжээс юм байна. Би энэ амьдралаа өөрөө ингэж удирдах энэ бүхэн чинь надаас шалтгаалах юм байна гэдгийг бүрэн ухамсарлаж чадсан. Ухамсарын түвшин тэр 4 дахь хэмжээстэй ингээд хөгжиж чадсан хүн яах вэ гэхээр сэтгэл хөдлөлөө удирдах чадна. Тэ? Оюун бодлоо удирдана. Сөрөг бодол орж ирэнгүүт үгүй ээ би муухай бодохгүй. Энэ бодол миний амьдралд шууд нөлөөлнө гэдгийг мэддэг хүмүүс. Яагаад гэвэл бүх зүйл энерги шүү дээ. Миний бие энерги, миний бодол энерги. Амьдрал энерги бүтэж байгаа юм чинь муу бодол муу амьдралыг бүтээн гэдэг нь бүр зайлшгүй болж таарч байгаа. Тэгэхээр энэ оюун бодол миний үг үйлдэл бүхэн өөрөө энэ амьдралыг бүтээж байгаа гэдгийг бүрэн ухамсарласан хүн бол муу бодол автахгүй, муу үйлдэл хийхгүй байж чаддаг бол. За ингээд цаашлаад ухамсарын түвшин нь бүр 5 дахь хэмжээст хүрлээ. Даалт ухамсараа удирдах бүр чаддаг боллоо гэж бодоход хүн шууд хамгийн амархнаар ботход л муу дадал зуршлаа. Шууд секундын дотор таягдан хайж байгаа. Хүн ингээд тамхинаас гарах гад чадахгүй байлаа гэж бодъё. Тэнгуут тэр хүн ухамсар нь 5 дахь хэмжээстэй өөр ингээд хүрцэн. Тийм ухамсарын түвшинд хөгжсөн хүн байх юм бол би одооноос хизээж тамхицдахгүй арих уухгүй сахар гэж хэлээл өөртөө тунхаглаа шууд тэр бүхнийг таягдан хайж чадна. Ухамсарын түвшин арай хөгжөөгүй байгаа хүмүүс тэр юмдаа ингээд баригдаал одоо нэг зарим гэдмээр санагдаал, нэг татчмаар санагдаал, тий? Тэгээл тэр муу туршлаа ингээд хайж чадна. Бүр цаашлаад ярих юм бол ухамсарын түвшин нь 5 дахь хэмжээстэй хүрч чадсан хүн одоо өөрийнхөө биеийг 9-ийн түвшинд удирдах чадна гэсэн үг. Одоо шууд биед нь ямар нэгэн өвчин байх юм бол тэр өвчнийг шууд устгана. Шууд өөрийгөө хангаана. Арьсан шархалцсан байх юм бол яг нөгөө X хүмүүс кинонд гардаг. Wolverine гэд байдаг штэ. Тохоо зэх тэр чинь ингээд шууд өөрийгөө эдгээгээл дахиад зодлоод эхэлж штэ. Яг тэрэн шиг ингээд өөрийгөө шууд эдгэн гэсэн үг. Ухамсарын түвшин бүр ингээд 6 дахь хэмжээс хүрчлээ гэж бодох юм бол тэр хүн өөрийнхөө удмын санд байгаа
генетикийн мэдээллээс өөрийнхөө биеийг шууд өөрчилж чадна гэсэн үг. Та нар Люси гэдэг киног үзчихсэн бах те. Нөө Люси чи ингээ шар үстэй юм сексисэн шар үстэй явж ийсэн аа. Шууд ухамсар нь хөгжсөн чи ингээ хар үстэй болов. Шууд үсээ сольж мэлэл те. Тэгдэг штэ. Яг тийм боломжтой. Миний удмын санд нэг юм буржур өстэй хүн байсан байна, шар өстэй хүн байсан байна. Тэгэхээр би энэ буржур өсийг сонглоо гэд би одоо шууд үсээ сольдог ч юм уу тий. Тийм болох боломжтой. Миний удмын санд юм ногоон нүдтэй, манай өвөө юм ногоон нүдтэй хүн байсан байна. Би энэ ногоонуудын намаар гэдэг ч юм уу тий. Шууд бор нүдтэй байсан, ногоон нүдтэй болдог ч юм уу тий. Ийм бүр боломжтой. Ухамсарын түвшин бүр 7 дугаар хэмжээст хүрчих юм бол тухайн хүн бусад хүмүүсийн ингээд бодол нөлөөлж бусад хүний бодлыг сонсож бусад хүнтэй бодлороо телепати гэдэг лөө бодлороо харилцан холбогдож чаддаг бол боломжтой байдаг бахан. Хэрэв ухамсарын түвшин хөгжөөд 8 дахь хэмжээст очих юм бол бүх амьд биетүүдтэй амьтан ургамал гариг гэрхээс бид нартай ингээд ухамсараараа ингэж харилцах тэдгэрийг ухамсараараа ойлгох чадвартай болдог байх. За ухамсарын түвшин нь 9 дахь хэмжээнд хүрчих юм бол одоо бүр ингээд ертөнцийг удирдах нь шүү дээ тий. Одоо шууд ингээд нарыг шууд жаргаагаал тий. Сарыг шууд мандуулж ч юм уу тий. За тэгээд ухамсарын түвшин 10 дахь хэмжээст хүрэх юм бол өөрийнхөө ертөнцийг бүр ингээд зэрэгэлдээ ертөнцүүдийг удирдах зэрэгэлдээ ертөнцүүдэд дамжин явах чадвартай болдог гэх юм уу. Одоо жишээ нь зэрэгэлдээ ертөнц гэдэг ойлголт байдаг шүү дээ. Олон физиктэр одоо би яг энэ ертөнцийн болохоор би энд ингээ подкаст бичиж сууж байгаа. Зэрэгэлдээ ертөнцид би шалаа угаад явж иж магадгүй өөр нэг зэрэгэлдээ ертөнцид би одоо Монголд те одоо нэг банкнд тейлер хийгээ сууж иж магадгүй өөр нэг зэрэгэлдээ ертөнцид би ингээд өнжин өрөөс өссөн хүүхэд явж иж магадгүй гэдэг ч юм уу те. Тэгэл би миний ухамсар 10 дахь хэмжээст төрчих юм бол би машинтай олмоор байна гэж бодонгуудаа өөрийнхөө зэрэгэлдээ ертөнцид хувилбаруудаас машинтай хувилбарлуулна гэж шилжчихнэ гэсэн үг. Энийг хүмүүс quantum shift гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд би 1 секундын дотор өөр ингэсэн машинтай болчлоо. Болчих боломжтой болох нэ гэж ойлгож байна. Ухамсарын түвшин 11 дахь хэмжээст хүрлээ. Бүр дээд түвшин тий. Тэгэх юм бол би ертөнцийн физикийн хуулийг өөрчлөх одоо тийм одоо ухаантай болж чадах нь шүү дээ. Би одоо дэлхийн татах хүчийг багасгадаг ч юм уу те. Эсвэл бүр нэмэгдүүлдэг ч юм уу те. Эсвэл одоо нарны татах хүчийг нэмэгдүүлээ бүх одоо нарны аймагуд илүү ойрхон болдог ч юм уу те. Тиймэрхүү байх. Ухамсарын дээд түвшинд хүрэх боломжтой болж байгаа. Тэгээд 12 дахь хэмжээст ухамсарын түвшинд хүрчих юм бол энерги гэдэг зүйлийг хувиргах, энерги гэдэг зүйлийг өөрчлөх тийм бүр юм хүч чадалтай. Тийм супер ухаантай болох боломжтой байхгүй. Хэрвээ тэр цагт ирэх юм бол юу яах вэ гэхээр одоо энэ ертөнц маань дараагийн түвшинд шилжиж хувирна гэсэн үг. Тэгэхээр эрдэмтэд юу гэж үздэг вэ гэхээр их тесрэлт Big Bang болвол манай ертөнцийн эхлэл байгаагүй. Энэ бол өмнөх ертөнцийн төгсгөл байсан. Тэгээд манай ертөнц эхлэх үндсэн тавигдсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэнийг юутай зөвлөж болох вэ? Одоо жишээ нь би ингээд нэг дөрвөлжин легогоор нэг юм байшин барьсан байлаа гэж бодъё. Гэтэл миний ухамсарын түвшин 12 дахь хэмжээс түрээд би тэр дөрвөлжин легог шууд бөөрийнхөө олгож хувиргачлаа гэж бодъё. Би тэр энергийг дараагийн түвшинд одоо жишээ нь энергийг би шууд хайр болгож хувиргасан гэдэг ч юм уу те. Тэгэнгუთ тэр нэг одоо дөрвөлжин легогоор ингээд яг бат бөх тогтсож исэн байшин чи бүгд бөөрийнхөө олчингууд шууд задраад өнхрөөд унаа штэ. Яг тэр шиг энерги ертөнцийг бүтээж байгаа энэ энерги гэдэг зүйлийг би ингээд өөрчилчих юм болвол энэ ертөнц задарч тэ тесрэхээс өөр аргагүй төрнэ. Ингиж одоо их тесрэлт бий болсон болов гэхээр энерги өөр төвшөнд хүрээд энэ 3 хэмжээс ертөнцийг бүтээх үед өмнөх ертөнц одоо төгсөөд энэ ертөнц бий болсон болов гэдгийг надад ингээд make sense хийж байгаа байхгүй юу. Тэгтээ тэглээгээд одоо бид нарын ингээд ухамсарын түвшин 12 хэмжээсд хүрээд ингээд энэ ертөнц ингэж тесрээд шинэ ертөнц эхлэхэд бид нар устдаж үгүй болно гэсэн үг ерөөсөө биш. Яа гэвэл энерги хизээч устдаж үгүй болохгүй, шинээр бий болохгүй, өөр зүйл шилжинэ. Тэгэхээр бид нар дараагийн ертөнц рүү хамтдаа шилжээд дараагийн ертөнцийг хөгжүүлэх, дараагийн тэр ертөнцийг дахиад өөр түвшинд хүргэх тийм одоо шинэ эхлэл бий болно гэсэн үг. Тэгэхээр миний бие энерги, миний ухамсар энерги гэдэг чинь өөрөө би хизээч устдаж үгүй болохгүй, би хизээ шинээр бий болоогүй, би мөнхөд оршиж байсан гэсэн. Би угаасаа л байсан. Одоо буддын шишинд ингэж ярьдэн штэ.
сүнс ингээд дахиж төрн мөрн гэл ярьдэн штэ. Тэр чин бол ингээд яг энергийн одоо үүднээс тайлбарлаад бодоод үзэх юм бол яг үнэн болж таарч байгаа. Би устж үгүй болохгүй. Би шинээр би болохгүй. Би өөр ямар нэгэн зүйл болж шилжиж хувирах боломжтой. Тэгэхээр би дараа нь одоо энэ амьдрал маань дуусаад те дараа нь өөр ямар нэгэн зүйл болж хувирахад юу болж хувирах вэ гэдг нь юунаас шалтгаалах вэ гэхээр миний ухамсарын хөгжлийн түвшингөөс шалтгаална. Одоо буддын шашин машинч ингэж ярьдэн штэ. Муу амьдэрсэн хүмүүс амтан болж төрлөөд сайн сайхан амьдэрсэн хүмүүс нь дээд шат руу ингээд нирван дүрийг олно гэж ярьдэн штэ. Тэр бол бас ингээл make sense хийж байгаа хгүй. Ухамсарын түвшин ингээд өндөр хөгжсөн хүмүүс нь 4 5 6 7 дахь хэмжээс рүү очиод ингээд шал өөр юм хийгээд явдаг ч юм уу те. Харин ингээд ухамсар нь сайн хөгжиж чадаагүй эсвэл бүр муу юм хийгээд улам ухамсаранд орцсон хүмүүс ахын бол дараа төрөлтөө энерги нь ингэж бүр дорд энерги болж хувираад одоо амтан болж төрөх үндслэл байгаа. Тэр бол үнний асар том ортой болж таарж байгаа байхгүй юу? Тийм учраас бид нар хүн болж төрөхдөө л асар их тийм суралцах өндөр чадвартай төрдөг. Бүр суралцах рефлекстэй төрдөг. Яг хүүхэд мөөмөө иддэг рефлекстэй төрдөг шиг бүр ингээд бусдаас суралцах рефлекстэй төрдөг байхгүй юу хүүхэд. Бүр ингээд спонж шиг бүхнийг шингээж авч идэг гэд бид нар мэддэн шүү дээ. Хүүхэд бол одоо жишээ нь би ингээд манайх гэр бүлэрээ Тайванд нүүж ирэхэд манай хоёр хүүхэд айл хэдийн хятадаар яриа сурцсан. Би одоо л сураагүй. Хүүхэд чинь бүр ийм одоо асар их суралцах чадвартай төрдөг. Яагаад гэхээр бид нар ухамсарын түвшингөө нэмэгдүүлэхийн тулд суралцах гэж төрсөн байгаа. Суралцах гэж сурах гэдэг бол бүр ингээд бидний ингээд бүр амьдралын утга учирнд бүр ингээд оршсон зүйл байгаа байхгүй тий. Бүр генетикэнд бичигдсэн. Тэгээд хүмүүс ингээд яагаад энэ ертөнцийн нэг хэсэг юм болов юу ч санахгүй юм хов хоосон ингээд юу бүхнийг мартаад ингээд шинээр төрдөм болоо гэж бодоод үзэнгүүт бас л энэ ингээд make sense хийж байгаа байхгүй. Хэрвээ ингээд мэддэг төрчих юм бол энэ бүхнийг ингээд одоо цааш нь ингээд хөгжүүлэх тухай бодохгүй шүү дээ. Одоо жишээ нь надад хүн ингээд нэг цаас өгөх юм бол би тэрэн дээр нэг бол зураг зурна. Эсвэл би бичиг бичнэ. Эсвэл би тэргээр ингээд онгоц нуглаад нисгэнэ. Харин юу ч мэдгүй хүүхдэд нэг цаас өгчих юм бол тэр цаасыг хүүхэд идэн, хазан, базан тэ шидэн юм болгож үзэж яагаад тэгээд тэр жишээ нь манай хүүхдүүд ингээд цаасыг норгоод базаад хатаагаад бөмбөг хийцэн байж байгаа байхгүй. Би бол хизээч тийм юм хийхгүй. Хизээч миний толгоноос яг тийм бөмбөг хийгээдэг санаа бол одоогийн байдлаар гарахгүй. Тэгтэл хүүхэд тийм юм хийцэн байгаа. Тэгэхээр бид нар амьдралыг өөр юу болгон хувиргаж энергийг яаж хөгжүүлэх боломжтой вэ гэдэг юм цоо шин тэр нэг арга ухааныг цоо шин амьдралыг цоо шин ертөнцийн дараагийн түвшинг хүрэхэд ингэж бүр огт байхгүй шин зүйл тий энерги дараа нь юу болж хувирах вэ гэдэг нь бүр ингэж хүний оюун ухаанд миний л оюун ухаанд одоогоор багтахгүй байгаа. Тэр шин зүйлийг олж нээхийн тулд бид нар юу ч мэдгүй шинээр төрдөг байх магадaltaй гэдэг нь надад бүр асар өндөр магадaltaй санагдчих байгаа хгүй. Тийм учраас ингээд бид нар оршихуг гэдэг зүйлийг дараагийн түвшинд хүрэх боломж нь илүү нээгдэнэ. Тэг ингээд хорвоо дээр чинь бидний амьдрал дээр одоо би түрүү хэллээ шүү дээ 12 дахь хэмжээстэй түрээд дараа нь цоо шин зүйл болж эхэлнэ гэж. Энэ нь микрокосм. Энэ бол ингээд макро нэг аахгүй. Микро жижиг хэсгээрээ энэ нь бидний амьдралд яаж харагддаг вэ гэхээр бидний амьдрал дээр 12 жил байна, 12 сар, 12 орд, 12 цаг байна. Тэ 12 жил гахаа жил дууслаа дахиад шин үе эхэлдэг хулган жил тий 12 орд дууслаа загсны орд дууслаа дахиад хоньны орд шинээр эхэлдэг 12 цаг дууслаа тэг цагаас цаг шинээр эхэлдэг 12 сар дууслаа дахиад шинээр 1-р сар 13 гэд цаашаа 1000 дахь сар 2000 дахь сар гэд явдаггүй шүү дээ яг тэр шиг 12-оор ингээд цикл яваад байгааз яг тэрэн шиг ингээд ертөнцийн 12 циклээс дахиад шинээр эхэлэх тэрний жижигрүүсэн хувилбар нь бидний амьдрал дээр ингээд харагдаад яваад байгаа юм шиг ингээд харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ бүхнээсээ одоо амьдралын утга учирыг юу гэж ойлгож байна вэ гэхээр хүн энергийн хүчээр ухамсараа хөгжүүлэх замаар оршихуйг шин төвшөнд
хүрэх нь амьдралын утга учир юм байна гэж би ойлгож байгаа байхгүй. Зөвхөн хүний амьдралын утга учир биш. Ургамал одоо амтан энэ гариг гэрхэс юу гэдэг. Бүгднгийнх нь утга учир бол энэ оршихуй гэдэг зүйлийг яагаад гэвэл энэ энерги гэдэг зүйл ч өөрөө мөнх оршоод байна шүү дээ. Энерги ухамсар хоёр юугаар адилхан байна вэ гэхээр хизээч устдахгүй, хизээч шинээр бий болохгүй угаасаа л байж исэн. Тэгэхээр энэ ертөнцийн оршихуй гэдэг зүйлийг бид нэр дараагийн түвшинд хүргэх. ертөнцийн оршихуй гэдэг зүйлийг одоо суралцах те хөгжүүлэх нь амьдралын утга учир юм байна гэж надад санагдчихж байгаа байхгүй юу. За тэгэхээр би яг ийм бодолтой байна. Та хэд маань бас одоо амьдралын утга учирыг яг юу гэж боддог вэ? Комент хэсэгт гоё бодлоо хуваалцаарай. Тэгээд энэ хүртэл хамтдаа сонссонд үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ бүхнээс бас нэг зүйлийг ойлгож байгаа. Одоо хүн ямар ч амьдралыг тулсан бай, юу ч үзэж харсан, юу ч хийсэн бай те. Бүх амьдрал одоо маш чухал. Энэ хорвоо ертөнцийн бүхний хувьд те. Одоо хүн муу амьдэрсэн ч бай, сайн амьдэрсэн ч бай, бүгд асар чухал. Бид нар ертөнцийн нэг хэсэг учраас те бид нар ингээд хүүхдүүдэд ямар ч алдаа гаргаж исэн ингээд одоо хайрлахаа болж чаддгүй шиг бид нар энэ ертөнцийн нэг хэсэг, энэ ертөнцийн л адилхан ингээд оршууд оршиж байгаа одоо нэг бурхны үр хүүхдүүдийн хувьд бид нар ямар ч амьдралаар амьдарч исэн бай. Одоо бурхны хувьд асар чухал нандин үрсэн юм шүү. Тийм болохоор энэ хорвоо дээр байгаа амьдрал бүхэн амьтамж бай, ургамалч бай. Одоо тэгээ сайн хүнч бай, муу хүнч бай бүгдээрээ ертөнцийн хувьд асар чухал амьдралыг туулж байгаа. Туйлын хайртай хүүхдүүд нь байдаг учраас бүгдээрээ хүн болгон бие бинийгээ яг тийм сэтгэлээр гоё ингэж хайрлаж хүндэлж бие биенийхээ ухамсарын хөгжил төлөвшөлт тусалж одоо бие бинийгээ ухамсарын хөгжилд нь ингэж нэмэр болж ертөнцийн оршихуйн одоо төлөө ингэж гоё амьдэрдэг байгаасай гэж би хүсдэг. Тэгээд би өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн оршихуйн төлөө ингэж оршиж те ухамсарын төвшнөө ингэж нэмэгдүүлж одоо аз жаргалтай сайн сайхан амьдраасай гэж хүсдэг. Тэгээ энийгээ ч гэсэн би одоо энийг сонсож байгаа бүх хүмүүстээ яг адилхан хүсэж байна. Би ертөнцийн бүх хүмүүст, бүх амьтад, бүх амьдрал бүхэнд хүсэж байна. Тэгээд энэ хүртэл хамт сонссонд та хэдтэй маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр би амлсан ясаараа masculine energy болон feminine energy-гийн тухай ямар бодолтой байдгаа хуваалцсан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.